Би хүний эрхийн дид хороо гахалж байгаа. Ардсан намаас сонгогдсон их хурлын гишүүн. Их хурлын гишүүн Цэнгүүний хамт Ардсан намын 20 гаруй гишүүдийн хамт 3 сарын 18-ны өдөр тэр кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын үүдэнд очиж бас мэдээлэл хийсэн, нөхцөл байдалтай танилцсан. Гарч байгаа асуудал болгонтой бид нар танилцсан явж байгаа. Яг нарийн томруулдаг шилээр тодруулдаг дурангаар харах юм бол нөгөө л Ардсан намын гишүүд чинь бас хүний эрхийн асуудал дээр ч аваас яваад үзэл бодлоо илэрхийлээд иргэдийн эрх ашгийг хамгаалах гээд явж байгаа. Бачрлуу эмчийн асуудал дээр ч гэсэн ингэж асуудал болгон дээр бид нар ажиллаж байгаа шүү. Зүгээр ерөнхий харагдж байгаа шиг ерөнхий өгж байгаа мэдээлэлд одоо ингэж тархиа угаалгасан төвшөнд ямиг хялбарханд өгнөх нэг тал. Гэхдээ нөгөө талд нь бол үйл ажиллагаа процесс бол явж байгаа. Гэхдээ хүний эрхийн асуудалтай бид нар уус төрж болохгүй, намжрахж болохгүй. Улсын хурлын гишүүд өргөсөн тангарахтай байдаг. Энийд хамгийн гол зүйл нь мэдээж бид нар том мега төсөлч гэдэг юм уу, Монгол улсад хөрөнгө оруулалт, ялангуяа 3 дахь орны хөрөнгө оруулалтыг татах энэ зүйлийн зэрэгцээ хүний эрхийнхээ индексийг ухрааж болохгүй, хүний эрх хэрэгжүүлээндээ халдаж болохгүй гэсэн энэ хатуу зарчмыг бас бид нар баримталж байгаа. Энэ талаар ч гэсэн өнөөдөр бүлгийн хаалттай хурлын үеэр ярилцсан байна.